За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд олон улсын өргөнгийн зах зээлийн тоо мэдээллийг танилцуулъя. За өнгөрсөн 7 хоногийн үед ерөөдөө Америкийн зах зээл болон Японы зах зээл ерөөдөө бол хамгийн их хөдөлгөөн, хамгийн их мэдээ нэвтрэгдсэн ийм өнгөрсөн 7 хоног байлаа. За Америкийн зах зээл уналтаа байгаад ерөөдөө хоёр сөрөгчн зүйл нөлөөллөө гэж бидний зүгээс үзэж байна. За эхний зүйл нь юу вэ гэхээр хувьцааны зах зээлийн өсөлт болон уналтад хамгийн гол нөлөөг үзүүлээд байгаа томоохон технологийн компаниудтай холбоотой тайлан. За нөгөөдөө хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд сул гарч эдийн засгийн өсөлт саарах тохиог зах зээлд өгсөн нь ерөөдөө Америкийн хувьцааны зах зээлд нөлөөлсөн бол за Японы зах зээлийн хувьд гэх юм бол тус улсын төв банк нь за дахин бодлогыг өсгөснөөр ерөөдөө зах зээлийнх нь уналтад нөлөөллөө гэж бол үзэж байна. За та бүхэнд уг одоо мэдээлэлтэй холбоотой мэдээнүүдийг бол танилцуулъя. За өнгөрсөн 7 хоногт бол бас зах зээлийн өсөлтөд хамгийн гол нөлөөг үзүүлээд байсан томоохон технологийн компаниуд болох Amazon, Microsoft, Meta, Alphabet зэрэг компаниудын бол тайлан нийтлэгдсэн. За эдгээр компаниудын тайлан дээрээс онцлог зүйл нь юу байсан бэ гэхээр эдгээр компаниуд нь бүгд за хиймэл оюун ухааны салбарын хөгжүүлэлтэд бол хэмжээний бол бизнесийн хөрөнгө оруулалтын зардал бол гаргасан байсан бол мэргэжлийн хөрөнгө оруулалт бол их сайнэр хүлээж авсангүй. За улмаар хувьцаануудын ханш нь бол уналттай байлаа. За жишээлбэл Amazon компани хувьд гэх юм бол 24 оны эхний хагас жилд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд 30 тэрбумын зардал гаргасан бол Microsoft 19, Meta 37 тэрбум орчим, за Alphabet 24 тэрбумын зэрэг ийм бол хөрөнгө оруулалтын зардал гаргасан байна. За үүнийг ерөөхдөө мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас өндөр зардал гэж үзэж байгаа учраас улмаар бол хувьцааныхын ханш нь бол нэг талаасаа бол уналттай байлаа. За нөгөөдөөгөр бас суур хүчин зүйл нь юу нөлөөлсөн бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын 7 дугаар сард эдийн засагт шинээр нэмэгдсэн одоо фармын бус ажлын байрны тоо мэдээлэгдсэн. За уг мэдээнээс юу харж болох вэ гэхээр тухайн сард болохоор 114 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн байсан. За ихэд зах зээл дээр одоо дийлэх шинжтэй хүлээлтээс хамаагүй доогуур үзүүлэлт боллоо. За үүний зэрэгцээ ажилгүйдлийн түвшин бол 4.1%-аас өсөж бол 4.3% төрсөн. За ерөөдөө бол эдгээр үзүүлэлтүүд хөдөлмөрийн зах зээл ерөөдөө бол суларч байгаа байна гэдэг тохиог өгсөн байна. Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд ингээ бууралтай гарах нь ерөөдөө зах зээлийн бүтээмжийг буурахыг илэрхийлж байгаа. За бүтээмж буурна гэдэг нь эдийн засгийн өсөлт саарах нэгэн тохиол болж байгаа учраас за ерөөдөө бол зах зээл бол өнгөрсөн 7 хоногт бол уналттай байлаа. За бидний зүгээс бол юу гэж харж байгаа вэ гэхээр мэдээж хэрэг хөдөлмөрийн зах зээлийн гэж уналттай байна гэдэг нь зах зээлд эрэлт багасч улмаар бол инфляц буурахын тохиог бол өгж байгаа. За тэгэхээр улмаар бол Америкийн төв банк буюу за холбооны нөөцийн сан 9-р сард болох хурлаараа за бодлогын үгээ 0.25-аар бууруулах бол ийм орон зай үүслэе гэж харж байна. За мөн одоо 24 онд 9-р сараас хойш дахиад 2 удаагийн хурал болно. Тухайн хурлуудаар ч гэсэн 0.25-аар бууруулж хүүгийн түвшнийг бол 475% оны эцгээд авиж бол бүрэн боломжтой гэдэг зүйлийг бол хараад байгаа. За нөгөөдөгөр бол нэгэн статистик байдаг нь бол 8-р сарын үед гэх юм бол 8-р сарын үед гэх юм бол зах зээл уналттай байдаг гэсэн нэгэн статистик бол циклдэж ингэж дагаж явдаг. За одоо уг мэдээлэлээс харах юм бол S&P 500 индексийн 1928 оноос 2003 он хүртэлх одоо энэ түүх хугацааны сарынхан дундаж өгөөжийг сар бүрээр нь илэрхийлсэн байгаа. За үүнээс харах юм бол 9-р сард хамгийн өндөр уналттай буюу за сард дунджаар 1.17% бол уналтыг үзүүлдэг гэж хараад байгаа. Тэгэхээр уг циклийнхаа дагуу ерөөдөө 8-аас 10-р сард ерөөдөө зах зээл уналттай байж 11-р сараас эхлэн өсөлт үзүүлэх боломжтой байна гэдэг таамыг бол жишээл бол төвшүүлээд байна. За 11-р сар бол харин аягүй сайн жил байдаг. За жишээлх юм бол сүүлийн одоо зах зээл хямрал болох те уналт өөрөө 11 сард өөрөө төгсгөл болдог ийм бас сайн жил байгаад байгаамаа. За өнгөрсөн 7 хоногт бол нийл эдийн засгч болон хөрөнгө оруулагчдын анхаарлыг хамгийн ихээр татчихсан. Японы төв банкны мөнгөний бодлогын хурал болж мөнгөний бодлогын шийдвэрээ бол танилцуулсан байгаа. За тухайн төв банкны зүгээс ерөөдөө бол бодлогын үг 0.1 код байсныг 0.15%-аар нэмэгдүүлж 0.25% болгосон. За үүнийхээ зэрэгтэй засгийн газрын бондын худалдан авалтаа ерөөдөө бууруулна гэдгээ бол тодорхой мэдэгдсэн байна. За үүнтэй холбоотойгоор Японы йений ханш хангаж Японы улсын хувьцааны зах зээлийг илэрхийлэх гол индексүүд ерөөдөө 5-аас 6% уналтаар тус бол үзүүлсэн байдалтай байна. За төв банкны тайлан дээрээс ерөөдөө инфляцийн түвшний таамгийг бол шинжилж гаргасан байгаа. За 24 оны 4-р сард инфляцийг 2.8% гэж энэ жил таамаглаадсан бол 2.5% болгож бууруулсан. За үүний зэрэгцээ бол бодлогын үгээ өсгөж за бондын худалдан авалтаа бууруулна гэдэг ийм шийдвэрүүдийг бол гаргасан ийм 7 хоног байлаа. За тэгэхээр Америкийн төв банкны за одоо бодлогын үгээ удахгүй бууруулж эхлэх ийм хүлээлт. За мөн нөгөөтэйгөр Японы төв банкнаас бодлогын үгээ өсгөнө гэдгээ тодорхой мэдгдсэн одоо эдгээр шийдвэрүүд нь олон улсын валютын зах зээл одоо йений ханшийг бол хийгэн чангаруулсан байгаа. За йений ханш нь өөрөө 2023 оноос эхлэн бол $1 эсрэг хүчтэй сулраад байсан бол өнгөрсөн 7 хоногт бол йений ханш бол олон улсын валютын зах зээл одоо бүх валютуудын эсрэг бол эрчимтэй бол чангарсан байна. Тэгэхээр энэ нэрхэд хоёр улс хоорондын хүүгийн түвшин зөрүүнээс бол шууд бол үүсэж байна.
Тэгэхээр тухайн улсын санхүүгийн системийн суурь хөг нь өөрөө тухайн улсын төв банкнд тогтоодог. Төв банкнд тогтоосноор банкны системд хадгаламж болон зээлийн хөвөнд бүлэглэх байдлаар бол суурь хөг тогтоодог байгаа. Тэгэхээр Японы улсын төв банк нь өөрөө бодлогын үгээ өсгөж байгаа. Японы улсын санхүүгийн системийн суурь хөг өсөх одоо yen ханш илүү хатуу болоход нөлөөлсөн гэж үзэж байгаа. Америкийн төв банкны бодлогын үг хараад үзэх юм бол 1980 оноос хойш хамгийн хурдтайгаар бодлогын үгээ чангаруулж 5.5% бол хүрсэн гэдгийг бол үүнээс бол харж болно. Одоо ерөөдөө 9 дугаар сараас эхлэн бодлогын үгээ 0.25%-аар бууруулад явах магадлал ерөөдөө аягүй өндөр болчихж байгаа. За харин эцэргээр Японы хувьд гэх юм бол 2015 оноос 24 оны хүртэл бодлогын үгээ сөрөг буюу банкуудын харилцах тооцож байгаа үгийн түвшнийг асах 0.1% бол бариадсан бол 2024 онд ингээд 2 дахь өсгөж 0.25% хүрсэн байна. Тэгэхээр ерөөдөө бол yen ханш гэсэн баг зэрэг ингээд чангаралт үргэлжлэх юм бол бас боломжтой суурь нөхцөл байдал бол үүсч ин гэсэн үг. За тэгэхээр бодлогын хүүг одоо Японы төв банкнаас өсгснөөр тэгэхээр yen ханш бол чангаж хугацааны зах зээл амралт үзүүлсэн байгаа. За үүн нөлөөсөн гол хүчин зүйл нь юу юм бэ гэхээр бодлогын үүсгэр банкуудын хадгаламж болон зээлийн хүү үүснэ. За улмаар бол хувьцаат компаниуд болон компаниуд банкнаас зээл авах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь бол багасна. За мөн нөгөөтэйгөр хүмүүс мөнгө өргөх гэхээс илүү хадгалж эхэлнэ. За тэгэхээр ерөөдөө зах зээлд ерөөдөө эрэлт багасаж улмаар эдийн засаг судрах нөхцөл нь үүснэ. За нөгөөтэйгөр бол одоо ингээд Японы одоо экспортоор өндөр орлого олдог компаниудын хувьд гэх юм бол бас гэж орлого нь өөрөө бас бууралттай орж ирэх болж байгаа учраас улмаар бол Японы хувьцааны зах зээлийг илэрхийлэх голлог 2 индекс өнгөрсөн 7 хоногт 5-6% болгоомжлтыг бол тус үзүүлсэн. За ийм байдалтай байлаа. За та бүхэн одоо саяны энэ яриаг ерөөдөө тохиомл хэлбэрээр уншихыг хүсэх юм бол манайд харилцагчаар бүртгүүлээрэй. За ингэсний үр дүн та Америк, Европ, Япон, Монгол зэрэг одоо зах зээлийн өнгөрсөн 7 хоногийн танд тохиомлоо унших боломжтой шүү. Анхаарал хандуулсан баярлалаа.